За өнөөдөр би та бүхэнд англи хэлийг анхан шатнаас нь судалж эхэлж байгаа хүн Kindle дээр хэрхэн унших чадвараа сайжруулах вэ гэдэг талаарх өөрийн туршлагыг хуваалцахаар бэлдлээ. За учир нь юу гэхээр миний хувьд ерөн анхан шатнаас нь бэлдээд 2021 оны 1 сарын үед IELTS-ийн шалгалтыг өгөөд өссөн оноо буюу өөрийнхөө төлөвлөж исэн 6 оноог авсан байгаа. За тэгээ энэ талаарх видео контентийг бас хүмүүстэй хуваалцахад бол ер нь над шиг ингэж анхан шатнаас нь бэлдээд богино хугацаанд бэлдээд ингээд сурж байгаа хүмүүс бас нэлээдгүй байдгийг анзаарсан. За тэгээ энэ утгаараа ер нь яг анхан шатнаас бие дааж бэлтэж байгаа хүмүүст зориулж ингээд зөвлөгөөнүүдэд цаашаа үргэлжлүүлэе гэж бодож байна. За миний хувьд бол цаашдаа ер нь 6 оноогоо нэг 7.5 руу ахиулах юм төлөвлөгөөтэй байгаа. За тийм учраас бас хэрвээ та бүхэн цаашдаа англи хэлийг анхан шатнаас сурж байгаа хүмүүс бие дааж сурж байгаа хүмүүс байгаа бол манай сувг subscribe дарж нэгдээрэй. За тэгээ би яг өнөөдрийнх шиг ийм зөвлөгөөнүүдийг та бүхэнд өргөх болно. За тэгээ гол ажил руугаа ороход ер нь Kindle гэдэг зарим хүмүүс мэдж байгаа, зарим хүмүүс бас мэдгүй байж магадгүй. За Kindle гэдэг маань Amazon гэдэг компаниас үйлдвэрлэж гаргадаг. Тэгээд номыгоо уншихад онлайнаар худалдах, за онлайнаар уншихад зориулж ин Kindle гэдэг энэ зүйлийг гаргасан байдаг. За энийг миний хувьд бол ер нь түрүү жилийн 10 сард буюу 2020 оны 10 сард найзуудаасаа бэлгэнд авч исэн. Тэгээд ер нь тэрийг өмнө нь бол яг энэ Kindle мэдлийг ашиглаж болно их мэддэггүй байсан. Дээрээс нь онлайнаар яг ингээд ном унших тийм дадал зуршил бол байхгүй байсан гэсэн хэдий ч өмнө нь бол бас унших чадвараа сайжруулах үүднээс тодорхой хэвлж аваад уншиж эхэлсэн тийм түүхэд байсан. Тэр нь маань их амжилтанд хүрээгүй байсан. Тэгтэл ингээл хичээгээл толтоол ингээл дээр нь харандаагаар бичээл хэвлсэн номнуудаар ингээд уншдаг байсан. За тэгвэл энэ Kindle-ийг хэрэглэж эхэлснээс хойш надад бол яг энэ унших чадвар дээр нэлээд ахис дэвшил цаг товчлох юмнууд гарсан. Тэр юу гэхээр нэгдүгээрт бол миний хувьд бол яг өмнө нь бол цаасан дээрээс уншихад ингээд мэдэхгүй үгээ толдоод за тэгээ дээр нь ингээд орлуулж бичих ч юм уу нэг тиймэрхүү юм хийдэг байсан. За тэгээ мэдэхгүй үгээрсрээ бас дахиад нэг флаш карт буюу мэдэхгүй үгийн жигсаалт ингэж бичиж байгаа ингээд чэйжилдэг байсан бол Kindle дээр та зөвхөн нэг удаа ингээд дарахад бол энэ мэдэхгүй үгийг чинь бүх тайлбарууд хэд хэдэн утгаараа ингэж гарч ирдэг байгаа. Энэ нь мэдээж офлайн орчинд бол ажиллаж болно. Тэгэхэд бол та толийг суулгасан байх шаардлагатай интернет орчноос татаад. За тэгээд таны энэ харцсан үгийг Kindle дахиад vocabulary builder буюу шинэ үгийн жигсаалт дунд хадгалцдаг байгаа. Тэгэхээр та ямар нэгэн номыг ингээд уншаад тодорхой мэдэхгүй үгнүүд ингээд гараад ирэнгүүт ингээд дараад ингээд үздснээ дараагаар та буцаагаад тэр шинэ үгнүүдээ ингээд жигсаалтаар нь хараад флаш карт хэлбэрээр дахиад цээжилж болно. Тэгэхээр энэ бол ер нь нөгөө орчин үеийн дижитал шилжилт тэрний давуу тал бол энэ дээр харагдаж байгаа гэж бодож байна. За би бол өөрөө 30 орчим насны хүн гэхэд ер нь 30 орчны насны хүмүүс бол яг энэ дижитал технологиг ашиглах аюул сонирхолтой тийм хүмүүс байгаа. Мэдээж Gen Z за тэгээд альфа үеийнхэн гээд тэдгээр маань аль хэдийн нэг эзэмшчихсэн аль хэдийн энэ талаарх давуу талуудын төрхөөсөө хойш мэдээд ингээд өсчихсэн хүмүүс байдаг. Яг энэ дижитал технологийн давуу талыг ашиглаад бид хуучин сурах арга барилаа шинчилж илүү бүтээмжтэйгээр сурах боломжууд нэгдэж байгаа. Тэрний нэг нь Kindle гэж харж байгаа. За тэгээд ингээд үгээ нэгдүгээрт бол харж чинь, хоёрдугаарт vocabulary builder хийж чинь. За гуравдугаарт ямар давуу талтай вэ гэхээр Kindle дээр уншиж байгаа юмнуудаа ингээд highlight хийгээд за энэ надад хэрэгтэй юм байна гэд ийм highlight хийгээд үлдээждэг байгаа. За тэгэхээр энэ ингэж үлдээснээр дараа нь нөгөө номыг бид нар уншиж байхдаа дээр нь бас ингээд тэмдэглэл хийгээд энэ хэсэг нь чухал юм байна, энэ хэсэг нь чухал биш юм байна гэд үлдээдэг бол Kindle дээр зүгээр нөгөө scroll татаад highlight хийчихдэг. Тэгэхээр энэ highlight маань сүүлд биднэрт энэ номыг дахиад нэг уншихад илүү цаг товчлно гэсэн үг. Энэ номноос би яг ямар юмнуудыг ингээд авсан юм бэ гэдг нь энэ Kindle дээр бол ингээд харагддаг байгаа. Тэгэхээр дараагийн удаа та энийгээ сэргээж харахтаа ингээд бүхлээр нь дахиад эхнээс нь унших биш. Надад хэрэгцээ хэсгүүд ингээд highlight гэдгийг гаргаад ингээд шүүгээд харах боломжтой. За дээрэс нь highlight-аас гадна note гэж байгаа. Note гэдэг маань тухайн highlight хийсэн зүйл ч юм уу эсвэл яг ингээд энэ номон дээр бичигдээгүй санааг та өөрөө ингээд тэмдэглэхийг хүсвэл энэ note руу ороод ингээд keyboard-ын дээр бичээд ингээд санаагаа товчлоод үлдээж болно. За тэгээд бас адилхан нүүцсүүд үүснэ.
За ингэснээр та номыг илүү үр бүтээлтэй ашиглах боломжтой. За мөн үндсэн одоо ер нь үйл ажиллагааг сая танилцуулж дууссан бол одоо бид та бүхэнд давуу болон сул талын талаар нь ерөнхийдөө ярив. За тэгэхээр нэгдүгürt давуу тал. За маш хөнгөн, нимгэн. За тэгээд энэ бол ерөөсөө л ном ганцхан ном л унших зориултаа. Тийм учраас та утсан дээр яг Kindle-ийг суулгаж болно, компьютер дээр ч гэсэн Kindle-ийг үнгүүгээр суулгаж болно. PDF файл оруулаад тэрэн дээр уншиж болно. Ер нь бол Kindle дээр ном уншихыг хүсэж байгаа бол заавал энийг худалдаж авах шаардлагагүйгээр утсан дээрээ за мөн түүнчлэн компьютер дээр өнгөө хөлбөрийн дата суулгачиж болно. За би тэрийг энэ видеоны description хэсэгт үлдээе гэж бодож байна. За тэгэхээр тэр хоёр хөлбрээс энэ нь ямар ялгаатай юм бэ? Энэ нь яг ямар одоо давуу талтай юм бэ гэхээр энэ нэгдүгürt бол ингээд нүдний хараа мутгадгүй те. Өөрөө ингээд тод бүдгийг тааруулаад өдөр шөнөдөө тааруулаад ингээд уншиж болдог. Үсгийн фондоо томруулж жижигрүүлж болдог. За тэгээд ер нь ном л гэсэн үг хэдэн мянган номыг зүгээр нэг юм жижиг юмд ингээд багтаагаад хөдөө аяллаар явахдаа ч юм ингээд аваа авчвал айгүй их амар байдаг. За зарим үед ингээд бороотой, шуруутой эсвэл ингээд гар мар халтар байхад ингээд цаасан ном уншихаар нөгөө номоо айгүй хайрлаад ингээд уншиж чаддаггүй. Миний хувьд бол ингээд халтар болгочих үедээ те нойтон болгочих үедээ. За тэгвэл Kindle дээр бол тийм асуудал бол надад бол гардггүй. Тэгээд тэр нь бол бас нэг давуу тал байх гэж бодож байна. За хоёрдугаарт цаасан номноос яаж давуу тал үүсгэж байгаа юм бэ? Түрүүн би ярьсан хэрэглэн дээр ер нь цаасан ном гэдэг маань яг ингээд мэдхгүй үг гараад ирвэл хэрвээ англиар ном уншчихвэл тэрийг ингээд толдоо тэрэн дээр ингээд бичиж явдаг. За тэгээд цаасан номнууд маань бас овор хэмжээний тухайн асуудал байгаа хүнд. Тэгээд ер нь зузаан. За тэр болгоныг энд ингээд багтаачиж гин гэсэн үг. Халтар болохгүй, за илэгдэхгүй тийм ач тустай. За тэгээ 3 дугаарт энэ Kindle-ийн давуу тал нь цэнгээ маш сайн барьдаг. За би энийг баг нэг сард нэг удаа л цэнгэлдэг байхаа. Тэгээд цэнгээ бол маш сайн барьдаг. Тийм учраас энэ функц нь жоохон удаан л да. За сул тал гэвэл жоохон удаан. Ингээд юм сонгох, за keyboard дээр бичихэд бол жоохон удаан. Ерөнхийдөө ингээд гаццсан юм уу гэмээр нэг тиймэрхүү удаан. Тэр нь болохоор миний бодож байгаагаар энэ батарейгаа бас илүү сайн үр ашигтайгаар ажиллахад илүү тустай байдаг байх гэж бодож байна. Магадгүй хоёр дахь сул тал нь гэвэл энийг цэнэглэн. Цаасан ном бол хизээч цэнгэлэхгүй. Тэгээд хэрвээ цэнгээ одоо алдчихвал та цэнэглэх хэрэгтэй. За зарим хүмүүс бол бас нөгөө хүүтэнд авч гарахаар ингээд гацдаг болчдөг гэж ярьдсан байлаа. Бас батарей нурчгаар ер нь энэ Kindle бол тэр чигтээ ингээд хэрэггүй болчдөг ч гэдэг юм уу. Манай Монголд маань энэ Kindle-ийн одоо засвар масвар их хомос юм шиг байлаа. Тэгэхээр ерөнхийдөө Kindle үр ашигтай гэх юм уу одоо хайрлж хамгаалж авахгүй бол засуулна гэдэг зүйл бол жоохон хомс. Засварууд бол хомс юм байлаа. За тэгээ Kindle-ийг ашиглах үндсэн миний одоо ашиглаж байгаа хэлбэр бол нэг иймэрхүү байна. Гэхдээ энэ дээрээс би бас дахиад нэг хэд хэдэн мэдээлэл хэлмээр байна. Нэгдүгürt бол Kindle-ийг дангаар нь ашиглах нь зөвхөн одоо унших хур чадвар л нэмэгдэнэ. Хэрвээ та IELTS-ийн шалгалт юм өгөх гэж байгаа бол сонсох, унших, бичих, ярих гэсэн юм дөрвөн үндсэн скиллийг та эзэмшсэн байх шаардлагатай. Тэгэхээр ганцхан уншихаа энүүгээр ингээд ерөнхийдөө ингээд сайжруулж болно гэсэн үг. Гэхдээ Audible Books гэж байгаа. Тэгэхээр энэ нь юу гэсэн үг вэ гэхээр та хэрвээ Bluetooth хэвчтэй бол энэ Kindle-тэйгээ тэр одоо Audible Book уншуулад ингээд аудио хэлбэрээр нь сонсох боломжтой. За энэ бол бас нэлээд ахиц дэвшил энэ сүүлийн үеийн Kindle загварууд дээр энэ гарч ирсэн байгаа. За миний ашигладаг арга бол яг хөө зарим үед Audible хөлбөрийн одоо яг мөнгө төлөөд авах боломжгүй байвал ер нь одоо Audible юугээ утсан дээрээ суулгаад за утснаасаа энэ Kindle дээр уншсан юм дахиж нэг яг нөгөө сонсголоо сайжруулах үүднээс өмнөх өдөр нь уншсан бол дараагийн өдөр нь ингээд яг тэр chapter ингээд сонсоод за тэгээд нөгөө сонсох чадвар, ярих чадвар, төсөөлөх чадвар зэрэг ингээд зэрэг хөгжүүлдэг байгаа юм аа. За тэгээ унших чадвар гэхээр ингээд өгүүлбэр зүүн бүтцийн чадвар, орчуулгын чадвар гэд ерөн яригдана л та. Тэгэхээр өгүүлбэр зүг бүтцээр нь яаж зүг ойлгох вэ? Яаж гол үгнүүдийг хаанаас нь ойлгох вэ гэдгийг ингээд ерөнхийдөө natural гэж ярьдаг яг натив байдлаар ингээд өөртөө суулгахын тулд та нэгдүгürt бол энэ Kindle-ийг ямар ч зэн ингээд нэг уншаад гүйлгээд харж болно. Хоёрдугаарт Audible тэр хөлбөрийг сонсож болно. За гуравдугаарт миний хувьд бол яг ингээд монгол хэл дээр бас орчуулагдсан тэр хөлбөрүүдийн давхар уншдаг байсан. Анх одоо яг ингээд үнэхээр хичээгээд ойлгохгүй тийм одоо эхний нэг жил ч гэдэг юм уу тиймэрхүү байсан бол тэр ойлгохгүй байгаа юм ялтчгүй монгол хэлэн дээрх хөлбраас нь ингээд одоо дахиж
өгүүлбэрээр нь чаптраар нь ингэж харьцуулж уншснаар таны өгүүлбэр зүүн бүтэц бол бас тодорхой баримжаатай болно. Өөрөөр хэлбэл за энийг бол англиар нь бол энэ чаптрыг ингэсэн юм байна. За энэ сентенс бол монголоор ингэж бичигдсэн байна, англиараа ингэж бичигдсэн байна гэдэг тийм харьцуултууд таны толгоонд үүснэ. За тэгээд ерөн сурах процесс гэдэг маань ерөнхийдөө энэ бол тоо биш те ингээ бодоод олдог зүйл биш. Англи хэл гэдэг бол энэ бол яг шууд ингээ бэлэн ярих зорилттой яг натив буюу ерөөсөө л таны тархинаас шууд гарч ирэх тийм одоо хэрэглээтэй байдаг учраас хэл гэдэг маань яг тийм томьёолж, цээжилж, модон байдлаар ерөн сурах нь бол үр ашиггүй байна гэдэг ийм дүгнэлтэнд бол миний хувьд түрээд байгаа. За дахин хэлэхэд миний төвшин бол IELTS-ийн 6 оноо. Гэхдээ би 7.5 хүртэл одоо өөрийгөө сайжруулж бэлтэх сонирхолтой байгаа 1 жилийн хугацаанд. За тэгээд энэ ахис төвшлийн талаар өөрийнх нь туршлагыг та бүхэнтэй би цаг алдалгүй 7 хоног бүр хуваалцаж байна гэж бодож байна. За тэгээд дараагийн имчилгээр уулзцгаая. Та манай сувагт subscribe дарж нэгдээрэй.